Дархан хотод төвтэй Монгол улсын Solar Power International компани, Японы улсын Sharp Corporation болон Shigemitsu Soji компанитай хамтран манай орны аж үйлдвэрийн хоёр дахь том хотолох Дархан хотод 10 МВт-ийн хүчин чадалтай нарны станцыг 5 сарын хугацаанд ашиглалтанд оруулж өнөөдөр нээлттэй хэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд эрчим хүчний сайд Ганхүү, байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Батбаяр, Японы улсад Монгол улсад суугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд Мацото Такоко болон аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын дарга Эрдэнэт аймгийн засаг дарга Насан Бат зэрэг албаны төлөөллөд оролцож хүндэтгэлийн дууцыг хайжиллаа. 5 сарын хугацаанд барилга өгсрэлтийн ажлыг хийж гүйцэтгсэн энэ дархны 10 МВт-ийн нарны төвийн системд шууд холбогдсон энэ станцын ажлыг бид хүлээж авч байна. За энэ ажлууд бол үнэхээр олон хүний хүч чармайлтаар бий болсон энэ ажил байгаа. За юуны төрөний Solar Power International компани, Завандлан хоёр захирал, за доктор Инвиш, за мөн энэ ажлыг хамтарч гүйцэтгэсэн Sharp Corporation, Shigemitsu Soji компани, за мөн Монголын талаас энэ ажилд оролцсон цагаан орол компани, Мон Хоорус, мөн Монголч компани нийт хамт олонд бас Монгол улсын эрчим хүчний салбарын нийт хамт олонны өмнөөс Монгол улсын энэ хүнд цагаагаарын хүнд нөхцөл байдалд он удаан жил ажиллаж чадахгүйц ийм туршигдсан ийм станцыг барьж байгуулах ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэж одоо ашиглалтанд оруулаад туршилтаа бол 1 сарын 1-ээс эхлээ хийгээд хүчлээгөө явж байгаа. За ингээд энэ ажил хийсэн нийт хамт олон оролцсон бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна. Тус станц нь жилд 14.1 сая мегаватт цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Энэ нь 200 мянган айл үрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх учиртай юм а. Улмаард жилд 14,746 тонн хүлэмжийн ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн тус компани захирал Мандал Баяр нээлтийн арга хэмжээний үеэр онцолж байлаа. Монгол улсад байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний технологиг нэвтрүүлэхэд энэхүү нарны цахилгаан станц нь томоохон үүрэг гүйцэтгэж байгаамаа. Монгол улс болон Японы улсын хамтарсан гөрөнгө оруулалттай Solar Power International компани Дархан аймгийн Хонгор сумын 1-р өвгийн нутагт 10 МВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барьж байгуулах хөрөнгө оруулалтыг Sharp Corporation болон Shigemitsu компани нот шийдвэрлэж Японы улсын засгийн газрын хамтарсан гэрэл механизмыг төсөлд хамруулан энэхүү төслийг бид 5 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа. За нарны цахилгаан станцын үндсэн гол төгнөг төхөөрөмжөд Sharp компанид үйлдвэрлэсэн 310 МВт-ийн чадалтай 32,274 ширхэг нарны зай. За энэ чиглэлээр дөрвөл байдаг холбооны өгдөлт Герман улсын СВ компанийн 630 МВт-ийн чадалтай инвертор 16 ширхэг. За нарны станцын суурийн металл хийцэг бол холбооны өгдөлт Герман улсын Schlesinger компанийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цуглуулгын хайрцаг 153 ширхгийг Японы улсын Churotsu компани, өндөр нам хүчлийн 160 км кабелийг холбооны өгдөлт Герман улсын Faber кабелийн үйлдвэрээс нам болон өндөр хүчлийн үндсэн ноноглол эд станцын ноног төхөөрөмжийг дэлхийд одоо шанараар гайхсан ABB компани үйлдвэрээс авч нэрлүүлж одоо 10 МВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барьж байгууллаа. Энэхүү нарны цахилгаан станц жилд 15.2 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж 14 сая кВт цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүч системд дийлүүлнэ. Ингэсээр нарны цахилгаан станц нь Оросын холбооны улсаас авах цахилгаан эрчим хүчний импортыг бууруулахаас гадна жилд 14,476 тонн хүлэмжийн ялгарлыг бууруулах юм а. Энэ жилд 40 мянган тонн нүүрс төлсөнтэй дүүхэж хэмжээний юуг одоо багасгах юм а. Дархны нарны цахилгаан станцыг байгуулах ажлыг нарны эрчим хүчний чиглэлээр 30 гаруй жил ажилласан физик математикийн шинжилгээ ухааны доктор Инвиш болон Дархны нарны цахилгаан станцыг 10 гаруй жил удирдан Монгол улсын зөвлөх инженер Мандал Баяр, нарны эрчим хүчний салбарт олон жил ажилласан мэрэгжлийн туршлагатай баг Японы улсын Sharp Corporation Эрдэмтэн мэрэгчлэн нартай хамтран хэрэгжүүлжээ. Тус нарны цахилгаан станцыг байгуулахад Японы улсын Sharp Corporation өндөр үзүүлэлттэй нарны зай Sharp компани хамгийн сүүлийн үеийн технологи ноу-хау туршлагыг ашигласан бөгөөд дэлхийн хамгийн шилдэг стандарт хангасан орчин үеийн цахилгаан станц юм а. Станцын цахилгааны тоног төхөөрөмжүүд нь манай орны хасах хүчээс асах 40 хэмээн хүйтэн эрсдэс нөхцөл найдвартай цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанид эрчим хүчээ нийлүүлж эхэлжээ.